За оройн төргий оллоо та хамтаа үзэгч та бүхэндээ амралтын оройн мэндийг хүргэе. Хоолоор дайлын нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. За тэгэхээр хоолоор дайлыг гэдэг нэвтрүүлгийн утга учирыг та бүхэндээ түрүүчийн дугаар дээр хэлсэн байгаа. Бид бүхэн зав чөлөөгүй за мөн хоолоо одоо мартсан байдаг тийм ээ. Тийм их ажилтай байдаг хүмүүсийг бид бүхэн зав чөлөөгөөр хоолоор дайлдаг бол энэ удаа бүр очиж дайлдаг, янз бүрээр дайлдаг болж байгаа. За тэгвэл энэ удаагийнхаа хоолоор дайлын нэвтрүүлгийнхаа дайлагч байгаа хүмүүс маань их сонин хүмүүс байгаа. Энэ хүмүүс маань ямар хүмүүс вэ гэхээр бас нэг нийгмийн бас нэг сонин өнцөг. За энэ маань юу вэ гэхээр бид бүхэн амарч байхад тэд ажиллаж байдаг. За бид бүхний тайван амьдралыг бас одоо бас нэг баттгаж байдаг. Санаа зовлогоо нойр бүтэн байхад бас маш үнэтэй хувь нэмэр оруулдаг хамгаалтын албаныхаа залуучуудыг бид бүхэн өнөөдөр хоолоор дайлах гэж байна. За тэгэхээр Түмэн Элдтэн гэдэг хамгаалтын албаны залуучуудаа энэ удаас зорж байна. За тэгэхээр юугаар дайлах вэ гэхээр за хамгаалтын албаны залуучууд маань бол хоол идээд суухад бол тийм боломж болмоо тийм цаг зав байхгүй тэгэхээр бэлэн хоолоор яс дайлах зорилготой байгаамаа. За ингээд Чикаго пиццагаар хамгаалтын албаны залуучуудаа дайлахаар бид бүхэн орох гэж байна. За мөн одоо за ингээд Тамек сайхан ундаагаараа амныхын цангааг энэ сайхан жүүсээр амныхын цангаа гаргана. За ингээд хамтдаа орын хамгаалтын залуучуудтайгаа танилцгаая. За Түмэн Элдтэн хамгаалтын албаныхаа дарга дээр орж ирсэн байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрчн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Оллоо телевизийн хоолоор дайлын нэвтрүүлэг маань бас одоо бэлдсэн өөрчлөлт орж байгаа. Энэ юу вэ гэхээр бас одоо түрүүн би хэлсэн байгаа нэвтрүүлгээ эхлэхэд бид бүхэн одоо нойр бүтэн сайхан амарч байхад бидний одоо бас эд хөрөнгө тийм ээ монголчуудын эд хөрөнгө машин сав үл хөдлөх хөрөнгүүдийг бол хамгаалтын албаны маань одоо хариуцж тэр эзэд маань бол одоо нойр бүтэн амарч байдаг. Тэгэхээр та бүхэн ийм сайхан хариуцлагатай ажлыг хийдэг бас эрчүүдийн бас сайхан одоо бас өнөөдрийн нийгэмд бас хэцүү нийгэм тийм ээ. Энэ нийгэмд бас ингэж ажиллаж байгаа залуучуудаа бас бид бүхэн Чикаго пиццагаар бас дайлах гад. За тэгээд өөрөөс ч бас зөвшөөрөл авах гад орж ирсэн байна. Тэгээ юуны өмнө одоо ингээд хоёулаа хамгаалтанд гарч байгаа хүмүүс дээр чинь хамт очиод ингээд пиццагаараа дайлаад явах боломж цаг байгаа хэвчээ тийм ээ. Бага байлгүй. Тэгээ бас хамгаалтын албаны залуучуудынхаа бас ажилдаа танилцсан тийм ээ. Тийм ээ тий. За тэгэхээр дээж нь бас өөрчлөж эхлээд амсуулъя. За энэ одоо сайхан пицца ба Чикаго пицца гэдэг нь Чикагогоос ирсэн давлаа. За энэ пицца энэ маш том юм байлээ үзэгчтэй. Тэгэхээр манай хамгаалтынхан маань цадах байх, ганцхан бод байхгүй гурав байгаа. За. Эндээ сайхан амсараа тийм ээ. За дээж нь өөрчилж өгч. Тэгэхээр хоёул пиццагаа хэлдэнгээ яриа. Хамгаалтын албан маань байгуулагдаад юу хэдэн жил болж байгаа юм бэ? Манай хамгаалтын албан байгуулагдаад 4 жил болж байгаа. Тийм. Одоо 4 жил ямарваа нэгэн гадны халдлага гинтийн тохиолдлоос хамгаалж одоо байгууллагуудаа гэрээний дагуу ажиллаж байна да. Хариуцлага бол алдаагүй тийм ээ. За, пиццагаа ичээ. Тэгээд яриа хөвчлөө. За энэ бас одоо Тамек гэж энэ сайхан жүүс. Энэ сайхан хамтдаагаас тийм ээ. Том тийм. Алжаалыг тайж бас жүжиг хайрлах байх гэж одоо танахтаа саналаа. Ер нь бол одоо хоолоор дайлын нэвтрүүлгийнхаа зочдод өгд юм байгаа. Хамгаалтын албаны залуучуудыг ер нь ямар шалгуураар авдаг юм бэ? Хамгаалтын албаны залуучуудыг ерөнхийдөө бол насны хязгаарлалт ерөнхийдөө байгаа л да. Биеийн байдал, бие бэлтрийн байдал. Тэгээд дээрэс нь хэрэгт зөрчилд орсон хэсэг. Ерөнхийдөө компани дотоод журмын дагуу бүрдүүлэх материалын дагуу аваад судалгаа ар гэрээр нэвж хийгддэг байна. Урд нь ял шийтгэл эдэлж ирсэн үгүй юу тийм ээ? Тэр байдлыг бас харж ээж. Тэгжээс нөгөө байгууллагын бас итгэлтэй гэдэг бас юм байдаг бах тийм үү? Ерөнхийдөө хамгаалт гэдэг маань өөрөө болохоор хариуцлага гэсэн үг л дээ. Тийм болохоор ерөнхий тухайн объектын дээр гарч байгаа залуучууд бол маш сайн судалж авахгүй бол эрсдэл өндөртэй байдаг талтай. Тэгэхээр ер нь бол яг хуу за одоо матта бас үзэгчд бас санал нэг байгаа зарим нэг үзэгчд. Тэгэхээр данаа одоо хамгаалтын албыг бас нэг зорьсон шалтгаан нь юу гэхээр Түмэн Элдтэн хамгаалтын албыг зорьсон шалтгаан нь юу гэхээр бас сайхан эдэр залуучуудыг бас хамгаалтандаа авдгаараа бас сайхан харагддаг. Бас бидэнд бас сайхан таалагдсан. Тэрнээс бас одоо зарим ямар нэг газар объект руу ороход бас нэг тийм одоо өөрийгөө яаж хамгаална та гэсэн хүмүүс бас байж идэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол хамгаалтын алба гэдэг нь бол өөр шал өөр тусдаа нэр шүү дээ тийм ээ. Тийм. За тэгэхээр хоёул одоо хамгаалтын албаны залуучууд дээр хамгаалтан дээр гарч байгаа хэрэг хариуцлагатай байгаа талаа. Тэгээ мөн хамгийн гол нь тэднийгээ пиццагаараа дайлах шүү дээ хоолоор дайлах. Та бүхэндээ бас ирчүүч өгөх. Хоолоор та хэн нэг үнийг дайлуулахаар бол манай Оллоо телевиз рүү хандаарай. За тэгээд бидхэн
хамгаалтын албаны залуучуудаа дайлах гэдэг ингээд аргатаар одоо гарах гэж байна. Тэгэхээр энэ ч бас хуулийн зөвлөх гэж бас хүн байгаа маань. Тэгэхээр энэ хуулийн зөвлөлтөд бас ярилцсан ер нь хамгаалтын талаар энэ хүнээс мэдээлэл авч ярилцлага авч болох уу? Болов яах вэ? За тэгвэл бид нэр хуулийн зөвлөхөөс хамгаалтын талаар мэдээлэл, хуулийн талаар мэдээлэл авчаад хамгаалтын залууч хуулийн зөвлөх ахтайгаа уулзаад байна. Тэгэхээр таныг бас Chicago pizza-гаар дайлъя. За баярлалаа та бүхэнд энэ сайхан хоолоор дайлж байгаа удаад баяртай байна. Тэгэхээр би одоо нэг аягүй зовлонтой ядаргаатай байх. Хүнд ингээд тийм ээ ажлын хажуугаар хоолгож тэгээд нэг олон юм асуудаг. Тэгэхээр бас танаас бас асууя. Хоёулаа энэ хамгаалтын албаны хууль эрх зүйн талаас нь үзэгчтэй болон залуучуудаа тийм ээ мэдлэг өгье. Хуулийн одоо хамгаалагч хүний хууль хариуцлага үүрэг мөн эрх ашиг тийм ээ их үндэслэгээр хууль ялцсан. Тэгтээ зэрэг хамгаалтын ажилтан гэдэг маань Монгол улсын хамгаалтын тухай хуулиар захирагдаж тэрнийг биелүүлэх бас хөдөлмөрийн хууль эрүүгийн байцаан шийдэх хууль бас хамааралтай юмнууд биелдэг. Тэгээ ер нь нийгмийн хэв журмыг хамгаалах аюулгүй байдлыг хангаж авах үндсэн зорилготой. Ер нь хамгаалалтын ажилтан гэдэг маань юу юм гэхтэй зэрэг тухайн байгууллагын аюулгүй байдлыг хангаж авах юм үндсэн зорилготой. Аюулгүй байдлыг хамгаална гэдэг маань юу гэхтэй зэрэг өөрийнх нь бие байлдар тэр сэтгэл санаа эрүүл сарвал байдал гэдэг бол одоо тэр хүний гол зэвсэг юм. Одоо бид нар бол одоо нэг зэвсэг хэрэгсэл тоног төхөөрөмжөөр бид зэвсэг гэж үүдэг. Үгүй бид эрүүл сарвал ухаантай, их оронч үзэлттэй, тухайн байгууллагатай үнэнч ханддаг, албандаа үнэнч тийм хүмүүсийг бид одоо шалгаруулж авдаг. Шалгаруулахын зэрэгтэй одоо бас яг ингээд шалгаруулаад авах хэрэгтэй зэрэг сургалт сурталчилгааны ажил одоо их хавар. Тэгтээ зэрэг манай байгууллага сарын хугацаанд хүмүүсээ бэлтгэдэг. Гэтэ бас цэргийн алба хаасан. Цэргийн алба хаасан байна. Тэгэхгүй бол бас боломжгүй. Тийм учраас бид 25 наснаас дээш гэж заадаг. Тэгтээ бид бол энэ үйл ажиллагаанд энэ албыг хааж яханд тулд нэр төртэй хаахад зориулж бид нар сургалт явуулдаг. Энэ дээр бол одоо анхан шатны юу мэдчих хэрэгтэй тэр болгоныг бол бид заадаг. Хуулийн сурталчилгаа явуулдаг. Одоо хэв журам энэ хэв журам хамгаалах үйл хэрэгч нь одоо манай гол хэрэгшүүд одоо тэгээд тэр байгууллага аюулгүй байдал гэдэргээд хэрэгтэй зэрэг ер нь маш их өндөр хариуцлага шаардлагатай юм алба. Зүгээр нь манайхан бол нэг дээр үеийн нэг одоо нэг манаач юм шиг жижүүрч юм шиг тийм ойлгодог. Өөрийгөө бол энэ хамгаалтанд орж байгаа залуу одоо ажиллаж байгаа орох гэж байгаа залуучууд дэлгэд бид бол аюулгүй байдлын ажилтан юм аа. Ямар нэгэн альва нэгэн байгууллага уу хүний аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах тийм хүмүүс байх ёстой гэдэг хариуцлагатай тийм ээ. Тийм. Тэгэхээр би яг таны яг хэлж байгаа дээр би бас асууж байсан юм л да. Ер нь сүүлийн үед одоо нэг хамгаалтын алба гэдэг маань маш их дэлгэрсэн тийм ээ. За хамгаалтын албаны зөвшөөрөл маань бас их маш их олгогддог болсон. За нэг хэсэг бол айгүй код олгож байгаа одоо арай гайгүй болж байгаа гэж би сонссон. Тэгэхээр хамгаалтын албаны залуучуудыг бол сүүлийн үед нэг хүмүүс тэгж ядуулсан сайжруулсан манаач гэлтэй. За тэгтээ зэрэг тэгэхээр одоо ерөөсөө таны түрүүний хэлдэг тийм ээ. Тим юм бол биш юм аа. Тэ? Өөрийгөө бол одоо сайн бэлдэж хамгаалтанд одоо бие бэлдэж, бие сэтгэл зүгээ бэлдэж хариуцлага гэдэг юм байсан харах хэрэгтэй байна. Ер нь ганц хамгаалтын байгууллагад ажиллах гэж байгаа хүмүүс ч биш. Ер нь цааш ч гэсэн манай хамгаалтын байгууллагуудад бас яг энэ хамгаалтын байгууллагын явчрын зохицохгүй тийм байгууллага бий нуух юм байхгүй шүү дээ. Энд чинь байгаа юм. Тэгээд тэр хэсэг үлийг тэр хамгаалтын байгууллагын үйл ажиллагаанаас болоод бид бүхний үйл ажиллагаа бүгдэнд хамаардаг нөгөө нэг үхрийн эвэр дөргөл 1000 үхрийн эвэр дөргөдгөө гэж. Тийм учраас нэг тийм хариуцлагагүй байгууллага байгаа учраас нөгөө байгууллагын нэр хүндэд одоо тийм сөрөг нөлөө үзүүлж нэр хүндийг алдуулах. Ер нь тэгээд ер нь албан байгууллагуудын аж ахуйн нэгжүүд хувь хүн аливаа нэгэн хамгаалт хүсэж байгаа хүмүүс бол өөрсдөөс ойлгох хэрэгтэй юм байна. Юу гэдэг зэрэг сайн хамгаалагч авъя гэхдээ зэрэг бид өнөөдөр бэлтгэсэн хүмүүсээ асраад 200 төгрөг 250 төгрөгөөр салинжуулна гэвэл бас их хэцүү. Тийм учраас бид одоо тэр хүмүүсийг чинь бас тодорхой хэмжээнд амьдралын хэрэгцээ тэр хүмүүс бие сэтгэлээрээ яг л цэргийн албан хаагч тэр байгууллага зүтгэж байгаа усуд ард гэртээ хоол ундаг хүүхэд нь өвчтэй гал хүсэхгүй юм байх юм бол энэ хамгаалтын хамгаалалт бас л хэцүү байна. Тийм учраас бид өндөр цалин өгөх хэрэгтэй. Тэр хүн тодорхой хэмжээний боломжийн цалинг өгөх гэдэг зэрэг манай аж ахуй байгууллага хүмүүс аль хямдхан нь хайдаг. Хамгаалтандаа. Тийм. Уг нь болоод хамгийн сайн хүмүүсийг тэр мөн хайрлаггүйгээр ягаад гэвэл өөрийнхөө өд хөрөнгийг
харуулж манууж ингэж байгаа мөртлөө тэр хүмүүс жоох юм өгөх гэдэг. Тэгтээ тэр жоох юм дээр чинь нөгөө л нэг муу болсоо чи нөгөө муу хэлүүлээд байгаа болсоо ч л очих юм болно. За тэгээд энэ дээр чинь өөртөө толгой хийчих юм бас биш нуугаад ах юу гэдэг юм. Тэгтээ зэрэг бид тийм алдаа гаргахгүй тул би сургалт явуулдаг. Тэр байдлаас хол байхын тулд тэгтээ зэрэг бид бүхний энэ зүтгэдийг бас нэгэн байгууллага нөгөө нэг хамгаалтын байгууллага ингэж унгаад байх юм бол энэ нэр хүнд өсөхгүй юм хэмжээнд байгаа тийм. Тэгтээ зэрэг ер нь хамгаалтын байгууллагуудын бусад хамгаалтын байгууллага буюу энэ ард иргэд энэ аж ахуйн байгууллага компани захирлуудад хэлэхэд үнэхээр л өнөөдөр сайн хамгаалтай бай гэж бодож байгаа бол үнэхээр хамгаалтын хэр хэмжээндээ яг тэр хэмжээндээ байлгая л гэж бодож байгаа бол үн төгөргөнд нь битгий. Татаач чадварыг хар. Тэр байгууллага өөртөө ирээд үз. Тэгээд ямар чадвартай гэдгийг харж ягаад тэгээд тэднэрт зах ёсныхын үн хөлсийг өгөх юм бол бид найдвартай хамгаалж чаднаа гэж ингэж хэлж чадах юм байгаа юм. Тэгтээ тэр нэг юм бас нэг талдаа бас зовлон тал юм л да тийм ээ. Одоо нөгөө агуулга маань болохоор хямдхан зардлаар одоо нэг хамгаалтай хот байдаг. Тэгэхээр бас нөгөө миний түрүүний хэлээд байдаг нөгөө сайжруулсан манаач гэдэг хүмүүс суугаад байдаг. Суугаад байдаг. Тэгэхээр та нар маань бас одоо энэ ч болохоор хамгаалт гэдэг утгаар нь бас бэлтэр сайтай залуучуудыг аваглаар нөгөө байгууллагууд маань бага мөнгө өгөх гэдэг. Тэгэхээр тэр залуучуудаас өөрийгөө үнэлэн тийм ээ. За ойлгомжтой. За олоогээр яг хөө пицца таалж чинь пицца гараад маш сайхан пицца байна. Энийг та бүхэн идж байгаараа Монгол ард түмэн. За Чикаго пиццага идээ. Тэгээд энийг хоёулаа нэг идчихээ. Тэгээд нөгөө дарагтаа залуучуудын хамгаалалт хамгийн гол нь тэнд хамгаалтанд гарч байгаа бас тийм. Бид нар өнөөдөр сайхан амарч байгаа тэнд өнөөдөр нойроо хагасалж бас хэн нэг үүний төрөнгийг манж хэн нэг компани үйл ажиллагааг тасруулахгүй явуулахын тулд өнөөдөр нойроо хасж байгаа залуучуудыг бид бүхэн өнөөдөр пиццагаар дайлж ходоод жоохон ч гэсэн баясгал инээд бэлгэлж байгаарэ гэж бодож. Ер нь тэгээ хэлэхэд хамгаалалтын ажилтан гэдэг ганц нойроо алдах биш. Эрүүл мэндэ алдадаг. Амнасаа алдах юм явдал бий. Тийм учраас харуул хамгаалалтын ажилчдаа үнэлж дүгнэж хүндэтгэж яваарай. Тэр нэг сайжруулсан манаач гэдэг утгаар биш. Уг нь манаач гэдэг чинь муу үгүй шил дээ. Манах харах цагдхал гэсэн үг шүү дээ. Тэгтээ зэрэг тэр хүнийг нь хэмжээ тэр хүнийг үйл ажиллагаанд дэмжлэг тусалцаа байж гараар түмэн. Бид нар чинь бусдынхаа хүчинд л амьд ажиллаж чаддаг шүү дээ. Энийг л захий та. Урам өгөөрөө. Тий урам өгөөрөө, зориг өгөөрөө. За. Манай хамгаалтынхан сайн шүү. Яг одооноос эхэлнэ. За одоо хэдэ хоол идчихэд залуучуудаа хамгаалтанд гарч байгаа шилдэгүүд дээр очиж уулзцгаая. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. За үзэгчтэй хоолоор дайлыг үргэлжилж байна. Тэгэхээр пиццагаа сугадаад одоо нэг хамгаалтын залуучуудаа хоолоор дайлах гэж бид хүн явж байна. Энэ тэгэхээр хэддүгээр объект хэн гэдэг хамгаалагч байгаа гарч байгаа юм бэ? За энэ 76 дугаар объект л да. Энэ ч хавг очир гэж залуу гарч байгаа одоо өнөөдрийн байдлаар тий. За хавг очрынхаа орж ажлын байдлыг шалгангаа хоёлоо пиццагаар дайлтгоо. За амт орцох. Наад нэг компани хэмжээд гарсан бичлэгээ суугаа авчих шаардлага. Яавал. За амрыг Халмөрөөр бас хүмүүс За хавгч ажил сайн уу? сайн байна. Сайхан амарч байна уу? Сайхан байна. За тэгэхээр бид нар энэ олдоо телевизийн хоолоор дайлыг нэвтрүүлгээр бас одоо танаа хамгаалтын албыг одоо зориод танаа дараагаас одоо та нарыг бас албан үүргээ гүйцэтгэж байхад хамгаалтандаа гарч явахад бас Чикаго пиццагаар бас дайлах гэдэг бас хамаараас тэр нэг хурцж байгаа маа. Тэгээ ажлын хажуугаар бас хоол зав баг байдаг бах гэж бодоод хооллох уу? За хоол ёо. Хизээ өөрөө хоолоо идсэн бэ? 18 цагт. 18 цагт зүгэл өсчлэг юм байна да. За ийшээ суу тийм ээ. За энэ аюу арваа энэ нэрээ. За. Энэ одоо яа. За. Тэгэхээр манай шуурхай түрүү рапорт тогсон залуу маань хэн блэ? За шуурхай үлгийн ахлагч гантлаг гэдэг юм байна. За гантлаг ер нь Монголын албанд хэр удаа ажиллаж байна? Ер нь шуурхай орой одоо асуудлууд объектууд дээр хэр гарч байна? 50 байна уу? Хэр байна? Хамгаалтын албанд 7-8 жил ажиллаж байна. Оройн цагаар янз бүрийн зөрчил объектууд дээр дуудлага ирдэг. Цаг тухайн үед нь
шуурхойч тасаалыг шийдэх зохицуулга. За тэгвэл одоо цаг алдалгүйгээр гуруулаа шуурхаахан шиг сайхан хол идчихдгөө. Тэгш. За тэгээ. Манай лаг өсөр маань ер нь удаан хамгаалтын албанд ажиллаад ер нь товчвогоо тодорхой ярьдаг залуу болсон байна үгүй юу? Хаана ер нь цэргийн албан хааж ирсэн бэ? За эндээс аваад идэрээ. Би барилгын цэргийн удирдах газар. 012 83 гурангууд болоосаа. За 2 жилийн зэрэг. Тэгэхээр намрын сэрүүн орцоо одоо ингээ үйл болж засварж байгаа болохоор пицца манаас яг бас халуунаараа хасдаг гэж ирээ. Гэхдээ бас тийм айхтараас хүрчөөгүй байна. Сайхан хамттай пицца байна. За гэхдээ хотлоо яриа дээ. Хотлоо. За тэгэхээр энэ Чикаго пицца маань сайхан пицца байгаа. Манай сүүлийн үед одоо пицца эдэд монголчууд нэг ингэдэг болчиход байгаа шүү дээ. Ингэдэг болчиход байна. Гурван нэг ингэчихөө. За ингээд хүн хоолж явах хажууд нь олон юм асуугаад яг уу. За энэ манай одоо сайхан жуус тамек гэж энэ одоо хоёрын бас энэ ажлын хажуу сайхан ирчүүч хүрэн заяа. За баярлалаа. Энэ маш гоё амттай. За баярлалаа. Ажлаа сайн хийгээрээ тэгээд шууд дараагийн объект руу явлаа. Та хоёр маань энийг сайхан идээд гээл юм идэл нойр нүрэл хамаг юм марчваа заяа хамгаалтаа марчваа. Танаа энэ сайхан нэвтрүүлгийг явуулж байгаа танаа хамт олонд талхснаа илэрхийлье. Манай хамгаалтын албаны зүгээс бид нар хүйтэнд нь хурж халуунд нь харж ажил хийж явж байгаа хүмүүст ийм сайхан хоол цаавцарч өгсөнд нь баярлалаа. Танаа хамт олон цаалтны амжилт хүсье. За баярлалаа. Дахин хоол авчирж өгч магтуулмаар залуу юу юу. За нарган шүү. За дараагийн объектн дээр болцсон. За хоолор дайлыг үргэлжилж байна. Бас дараагийн объектн дээр хурж ирж байна. Тэгээд манай энэ хоолор дайлын нэвтрүүлгийг одоо өөрчлөлт тайлбарлая. Бас гайхаад шиг байна. За тэгэхээр манай энэ нэвтрүүлэг маань болохоор хоолор дайлдаг юм байгаа хүмүүс. Тэгэхээр бид бол урд нь одоо дандаа ресторан тийм ээ. Хүмүүсийг аваачиж ингэж одоо цаг загвар ингэж яг юм бол энэ дугаараа сонирн болох үүднээс за одоо яг ажиллаж байгаа оройн цагаар алга буяа өөрсдөө ажиллаж хамгаалтын албаны одоо дүн хэлбэн гэдэг хамгаалалтыг зориод дараагаас зөвшөөрөл аваад та бүхэн явж байгаамаа. Тэгээд өөрчлөн энэ Чикаго пиццаг одоо оройн хоолыг идсэн үү? Оройн идсэн тийм ээ. За яг л үлдээж байгаад оройн идэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө сэрүү болцсон болохоор тэгээд айхтар хөрөөгөө гэхдээ ер нь жоохон хүрцэн ба танилцаа байлаа. Галхуу. За галхуу хамгаалалтад хэрэг удаа ажиллаж байна. Яг л хүмүүс хэлдэг амгуулын байдал юм. Ер нь одоо оройн цагаар ингэж ажиллах юм одоо 24 гараад 48 аваад ч юм уу. Яг сэтгээс одоо бүгд сэрэг болж байгаа. Тэр хамгаалтанд ажиллах юм хэмжээтэй төлөв дөрөв. тэгээд ажилласан. Өөр хайртай. Паста гэж дөрөв тавьдаг. Үнэтэй юм болж байгаа байхгүй. Яг өндөр цэгийн оргуулын яг тэр бол 48 сая өмсөж байгаа юм ч тийм нэг байсан. Одоо хамгаалтын үнэ тийм ээ ирэх тийм ээ. За мөн одоо энэ жишээлбэл одоо энд бол үнэтэй сайхан тэрэгнүүд үү штэ. Хамгаалахад одоо ер нь одоо юу гэдэг нь одоо яг ажлаа танилцуулаач гэж хэлэх гэдэг юм л та. Тий, одоо энэ бол яг өвлийн өдрөлт бол яг хачаал ихтэй одоо ингээд машин шахаж орж ирнэ. Одоо ингээд машин дээр орж ирэхтэн яг орж ирэхтэн шалгаж оруулна, гаргана. Ачаалын хувьд бол яг үлийн цэглэн хэрэгтэй байдаг байхгүй шахаж машинууд орж ирнэ. Байрлуулна. Яг би явж байгаа машинуудаа тэгээд наад цаана сэв байна уу харна тийм ээ. Бүх бүгдийн ларийн харна шүү дээ хамгаалтын албач тийм. Тэгэхгүй бол одоо тэрийг анзаараагүй бол нөгөө жолооч манаас санамсаргүй өөрөний газар зурцсан тохиолдолд өглөө гараад өө таанаа ингэсэн байх бас өөрөө одоо тэр юм чи одоо нэг объектив бол ямар нэгэн тий альтернатив ямар нэгэн юм гаргахгүйгээр хамгаалах хэрэгтэй. Энэ үйл бол хамгаалах хэрэгтэй. Өөрөө бол тий зүгээр объектн дээр байж байгаа хүмүүстэй ажлын байр дээр байх хэрэгтэй. Ажил хийж явах хэрэггүй. Ус байхгүй хамгаалтын албаны тийм үүрэг байдгийг нь өөр зөндөлтөө
уустай хийж байгаа. Гаднаас орж ирсэн хүмүүсийг сайн шалгаж байгаа юм. Ирэх үүргүүд бол маш олон. Тэр болгоныг яриад байвал одоо нэвтрүүлэгч хугацаа барахгүй. нарийн За энэ тамик гэдэг сайхан жуус. За нэг татлаа сайхан хоёлоо энэ хараа аюу гой жуус. Би бүр түрүүн хүн болгонтой ярихтаа л угаал манай хоёр зуглаач. Босчлаа шүү гэлээ тэр мохон хагаа. Савз. Ер нь хамгаалагч хүн ямар байх ёстой юм бэ? За хамгаалагч хүн хувцсныг одоо нэг бүгд хувцснаар жигдэх юмсгэстэй за тухайн объектд гарч байхдаа бол тэгэл одоо тэгэл аяг там хэрэглэх бэнэн зэн байгаа дээр нь хаа газар очиж тийм ээ тамга татах бол энэ нэр хүүргүүд их хөлтэй хамгаалах юм бол янз бүр юм байна одоо танаа хамгаалтын энэ оройны одоо объектуудыг тойрох маягтай байж байна. За сайхан оллоорой ажлын өндөр амжилтыг хүсье. за танаас ажил өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. Ердөө шахаж савлав. Тамиг жимсний шүүс. За тэгээ та бүгдийнхээ ямар ч ажилтлаа товчхон танилцлаа. Тэгэхээр бас зарим объектуудыг бас одоо тэгж очиж зураг авах энэ бол боломж санасаа болдгоо юм тийм ээ. Тий яагаад гэх юм бол одоо энэ манай зарим объектууд болохоор онцгой бүст хариалагддаг. Тийм ээ. Онц чухал объектууд болохоор бас байгууллагын нууц хувийн нууц гэсэн өөрийн дагуу Хоёр талын гэрээ. гэрээний дагуу. Тэгэхээр энэ дагаа залуучуудад танилцуулъя тэхөө. Тэгээ. За энэ хүн болохоор зорилго нэгтэй Pool Max гэж харуул хамгаалтын компани захирал Эрдэнэ 2 гэж хүн байгаа. Дэмдэмдээ дээс ичэндээ гэдэг шиг тийм ээ бид нар бас хоорондоо хамтарч ажилладаг болохгүй бүтггүй юмуд ярилцж хөрөлдсөн. Нэгнийгэндээ айлуулах тус уулзалт явдаг хоёр байгууллагатай. Тийм. Энэ хүн болохоор одоо Pool Max харуул хамгаалтын компани гүйцэтгэх захирал. Соронзон болдог залуу байгаа. Тийм. Тэр хүн маань одоо манай компани ерөнхий менежер Болдоотор гэж хүн байна. Ерөнхийдөө бол иймэрхүү бүрэлдэхүүнтэй л ажилладаг да. Зүтгээл байна тийм. Зүтгээл байна. Тэгэхээр бас хамгаалтын албаны хүн тийм ээ. Хариуцж явдаг. Ер нь 40 жил ер нь хамгаалтын алба хариуцж явж байна. Ер нь хамгаалтын алба байгуулъя гэсэн хоёр бол бараг л ойролцоо байгуулсан байна тийм. Тэр ер нь одоо энэ хамгаалтын алба байгуулъя гэсэн санаа ер нь гарч ирсэн. За ер нь бол хамгаалтын албатай гэсэн хамгаалтын алба байгуулъя гэж гэсэн бол олон жилийн өмнөөс бодож явсан. Олон жилийн өмнөөс явж байгаа. 3 жилийн өмнөөс л хамгаалтын алба байгуулалт эхэлж хэлээд эхэллээ. Үйл ажиллагаа одоо зүтгэж явна да. Ер нь олон ирчүүдтэй харьцна гэдэг бас хэцүү шүү тийм. Тэр ирчүүдийг зарим нэг үед бас нодоргаар шидэхгүй болохгүй шүү дээ. Одоо ирчүүд байгаа тохиолдолд. Яг гоо бид нар болохоор олон ирчүүдтэй харьцаж байгаа гэдэг утгаараа их баяртай байдгийг. Ягаад гэвэл олон сайхан аавын хүүхдүүд тийм ээ. Олон сайхан хямртай залуучуудтай ингээд хамтраад ингээд сууж ажиллаж байна гэдэг юм бол ер нь гоё шүү дээ. Их л гоё юм да. Пицца таалагдсан уу? Пицца таалагдсан. Тэгээ бид нар бас яг бас нөгөө одоо нэвтрүүлгээ дөнгөж нөгөө урднаа л ресторанд ингээд зочноо аваачаад ураад бас зав заагаар нь ингээд хийдэг байсан бол энэ удаа бас өөрсдөө нэг ингээд пиццагаа бариад хүмүүстэр ингээд яваад чигээд жоог туршлага дутлаа. Тэгтээ яг дараа чи нэвтрүүлэг дээрээс туршлагын дулаа боллоо танаар завдлаа. Наригээс шүү. Тэр Хөөөнийх амьдралын талаас хадлаа ярилцъя л та. Та нар хоолоор дайлын нэвтрүүлэг тийм ээ. Тэгэхээр ажил бол ойлгомжтой. Ерөнхийдөө бол одоо үзэгчд бас ойлгосон байх. За би ч бас ойлголоо. Тэгээ хамгаалтын албанд бас явж байгаа залуучууд нэг үеэр бодвол ер нь хараад байхад одоо манайх ч нэг үе бодвол бас нэг ивших газраа мэддэг гэдэг шиг тийм болж эхэлж байна шүү дээ. Урд нь бол хамгаалагчсан бол одоо чи тийм ингэдэг гэл алавтай юм шиг бас тэгдэг байсан бол одоо бас би нэг үе хамаа хамгаалуулж байгаа шүү энэ тийм шүү юм шүү гэдэг үгнээс бас нэг хүндлэлтэй бас нэг харьцдаг болсон бас нэг манай залуучуудын бас ер нь нийгмийн амьдралын бас нэг төвшөнд дэсэлж байгаа болохоос бас болж байгаа болохоор бас тэгж явах шүү тийм үү ер нь тэр тал мэддэг юм. Мэддэг. Ер нь нэг үе бол манайх шал өөр болоод байгаа шүү дээ. Тэр хамгаалтын компаниг яг харилцагч байгууллагад ойлгодог, би нэг хөндлөж ажилладаг. Гаднаас дотноос ер нь аль талаас ирэх хөндлөж харилцдаг болсон шүү дээ. Ойлгодог, мэдэрдэг болсон.
Ер нь хамгаалтын компани гэхээр ерөнхийдөө бол тодорхой хэмжээний үүрэгтэй. Гэхдээ бас цаад харилцагч байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээ хийж шийдэг. Яагаад гэвэл хамтран ажиллах гэрээ гэж нэрлж гэрээг хийж байгаа учраас цаад байгууллага бас бидний талд тусалцаа үзүүлдэг, тийм ээ, ойлгодог, болохгүй утгүй юм аа ярилцж хоорондоо зөвлөдөг, дэмждэг. Хоёр талаас ер нь асуудлыг бол шийдэж ажиллах хэрэгтэй л дээ, тийм ээ. Харилцаа сайн болцож байна. За ер нь одоо та нар маань ер нь одоо хизээний найзууд ер нь эртнийх юм уу энэ сүүлд одоо харилцаа энэ хамгаалтаар ажиглаж танилцсан эсвэл багын найзууд юм уу? Би одоо заримдаа таньж амжаагүй л байж таас ингээд яаран сандраад байдаг. Тийм ээ. Ер нь бол бид нар бол хамгаалтын чиглэлээр ажиллаж байгаа найзууд л та, тийм ээ. Завдан жаргалаа цугтаа хуваалцдаг. Одоогоос одоо 10 жилийн өмнөхийн л найзууд та. Тийм. Одоо ингээд бодоход ер нь бол 10 гаруй 15 6 жилийн хамгаалтын ажлаар ер нь дагнаад явцсан байна л та. Ер нь одоо менежерийн хөтөлбөрийн бол ер нь ямар байгууллагууд одоо хөвчлэн сүүлийн үед одоо энэ хамгаалтыг юм их авч байна. Тийм ээ. Хамгаалтанд ер нь одоо байгууллагууд пүүс компаниуд хувь хүмүүс юм хэрэг ач холбогдол өгдөг болцсон юм. Энэ тодорхой хэмжээний өгдөг болсон шүү дээ. Хамгийн их авч байгаа нь уулуурхайн чиглэлд маш их авч ирсэн. Өдөө орлт гэж орж ирсэн. Дотор опшнд бол маш их авч ирсэн. Хуваарь алт олборлдог хүмүүсээс хамгаалт асаавч тийм ээ гадны алт. Тэр асуултууд нэг үе бодлоо зэгцсэн байсан. Хамгаалт авсны хүчин. Бас тэр хуваарь алт олборлдог хүмүүсийг ингээд заашлагдсан. Нөхөрлөлт энэ гээд бас газар өгдөлцсөн. Энэ манай газар энэ та яг тэр бүсэнтэй л ажилладаг юм гэсэн. Өөр ажилтнаа өгч байгаа байхгүй. Сүүлүүд нөгөө байрлал шинэ байрлалууд ашиглах орж байгаа болохоор бид нар бас хамгаалт авч байгаа тийм ээ. Ер нь одоо танаа хоёр хамгаалтын албан залуучууд хэрвээ ажилд орё гэх юм бол ямар шалгуураар одоо ордог юм бэ? Манай хоёр компанид ер нь ажилд орё гэсэн тийм залуучууд байх юм бол ирж эхлээд уулзсан тийм ээ. Тухайн хүн нь ямар хөө байна уу гэдэг талаар бол ерөнхийдөө бол манай компани зүгээс хоёр компани зүгээс маркетинг явуулна л та. Тийм. Тэгээд тодорхой хэмжээний хэм хэмжээ гэж байгаа. Бүрдүүлэх материал байна тийм үү. Уул хүн нь ямар хүн бэ? Бид нэр судалсны эцэст тухайн хүнийг бол ажилд орно да. Тухайн хүний нөгөө бие авчаа тийм ээ нийгэмд соёл одоо юу гэдэг азаан характер аран шин хүнтэй харьцаа гэр нийгэмжсэн тийм ээ. Тий. Юу н одоо тэгээд ер нь тийм шүү дээ тийм ээ. Одоо сайхан би ята сайхан залуу байлаа гэдэг адаар ажиллаа болсон хэцүү. Нэг хүнтэй айдаага мэдлээ та яах чинь гэж асууж байгаа тийм ээ. Тэр тал дээр бас тиймэрхүү ер нь тэгээд хамгаалтын албанд орох байгаа залуучууд байх бол иймэрхүү шалгууруудыг бас авсан байх юм шиг. За нэвтрүүлгийн хугацаа ерөнхийдөө 60-т өгч байна. Тэгэхээр бас хоолоор дайлын нэвтрүүлэгтэй энэ удаа дараа чи гинт бас одоо ингээд кампт ороод ирсэн болохоор та нар манаас жоохон шоконд орж шигж боллоо. Манаас нөгөө хамгаалтанд явж байгаа ажиллаа хийж байгаа залуучууд маань бас бүр ингээд үгэн гарах гэхээр ингээд яаж зах дараа нар явж байгаа болохоор зүг бүр юм ярьж байгаа. Тийм ээ. Тэгэхээр микрофоноо сайхан дамжуулаад хоолоор дайлын нэвтрүүлэг ер нь одоо цаашдаа харуул хамгаалт авах гэж байгаа байгууллагууд болон одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад хандаж өгч хэлэх. Ер нь бол хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтай хэлэхэд ерөнхийдөө бол одоо хамгаалт гэдэг чинь одоо нэг үе явах юм бол арай ондоо төвшөнд хүрсэн байх шүү. Тийм ээ. Бас залуучууд бас юм хийх гээд байна тийм ээ. Тэрийг ойлгоод тусалж дэмжиж аль болох хоёр талаас л хамгийн гол нь ойлголцох хэрэгтэй. Танаа телевизийн зүгээс ингээд хэлэхэд бол маш сайхан пицца байна. Маш сайхан пиццагаар дайллаа. Маш сайхан жуус байдаг юм байна. Ийм жуус ер нь бол ховор байдаг болоо да. Тийм ээ. Гиттэй. Нэ жоохон дэмий мэдчихсэн байна тий. Зүгээр. За тэгээд одоо ер нь цаашдаа хамтарч одоо ажиллах байгууллагууд бас одоо хамтарч ажиллах нээлттэй шүү дээ тийм ээ. Хамгаалт авахуд бол нээлттэй. Утасны дугаар 91024646 гэсэн утсан дээр бол бид нар бол ерөнхийдөө төвлөрч манай ажлын утас л та. Тий. Тэр утсан дээр төвлөрж байгаа ажилд орё гэсэн залуучууд байх юм бол тэр утас руу залгаж болно тийм ээ. Анкетаа бөглөж хамтарч ажиллая гэсэн байгууллагууд байх юм бол мөн утас руу залгаж болно. Тий. За танаа одоо хамгаалт ер нь бас юу гэж байна вэ? Муу ялгаа байхгүй те. Жаргал сайхан зөвлөлээ. Ирсэн тавлаа санаа нэгдэл. Энэ сайхан нэвтрүүлэгтээ бидний өөрч оролцсон
Өөрөө ч гэж хүчээр үлдээд ирсэн шүү дээ. Өөрөлдөггүй зорч ингээд үлдээд ирсэн шүү дээ. Албаар нэг пицца шахаад. Идэ. Зай наргаш үзчихсэн. Тэгээд бас айгуу тийм юу байгаад л да. Сая бас нэг жоохон бие бариад содагайг болоод ирсэн. За манай хүн гүст захирч юу гэж хэлмээр Муу адил та. Тэр нь түрүүн бол их шокинд орлоо шүү дээ бид нэр. Тэнд би цаа. одоо энэ нэвтрүүлгийн нэрийг юусэн шок болгоо. Бүгд би нэг гайхал харлаа шүү дээ. За хин захиалч юу үлээ гэж бодлоо. Мөнгөний өгсөн энэ яла надаас мөнгө авах бүгд гэж бодлоо шүү. За нарийн тийм ээ. Тэгэхээр бас ер нь мөн адил гэдэг ингээд эндээс Канадад явчихсан. Энд бас мөн адил уу? Менежер гэдэг нь хамгийн тулж ажилладаг юм шүү дээ. Манай байгууллагатай хамтарч ажиллаа гэж хүсэх байна. Та бүдэг бас харуул хамгаалтын олон газруудаар авч бичиж үзээд хүмүүсийг сайхан ойлгож сурталчилж байгаарай гэж та бүхэнд амжилт хүсье. За тэгээд үзэгчдээс энэ удаа одоо хоолоор дайлын нэвтрүүлгийн өнгөөс арай өөрчлөгдсөн. Тэгээд бид бүхэн бас хамгийн гол нь тэнд ажиллаж байгаа одоо олон хүмүүс биш тийм ээ. За одоо 103 дугаар төв байна, түргэн тийм ээ. За одоо шинийн эргүүлийнхэн цагдаа нар байна тийм ээ. Энэ бидний нийгэмд одоо бидний өнөөдөр сайхан нойр бутаа амарж байгаа ямар нэг асуудал болоход одоо бол ер нь хүмүүсийн нөгөө сэтгэл зүй совжддаг юм шал өөр болсон шүү дээ тийм ээ. Үйлчлэгээний хүчний гэдэг юм уус ялгадаг болсон тийм ээ. Тэгэхээр энэ болгон дээр бид нар хурж очиж сайхан хоолоор дайлжаа гэдэг утгаараа энэ удаа нэвтрүүлгээ өөрчлөх гэж хичээлээ. За тэгээд үзэгчдээс хүрэлцэл өгчээ. Алдаа мдагтай юм бол та уучлж энэ удаа хүмүүсгөө нэг битгүүлээрээ. За загдаж битгий өөрийгөө богиндуулаарай. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Энэ ажлын хажуугаар нэг олон юм арай л ингээл тэгээд бас зав заагаар ажлын хажуугаар бид нартай бас ингээл ажиллаа сэтгэл гаргаад бас танилцуулсан та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн хоолоор дайлын инхүү жаргаж байна. Та сайхан бүхнийг оллоогоос үзнэ. Сайхан пиццаг та Чикаго пиццагаас та авч идээрэй. Дараагийн дугаарт баяртай үзэгчтэй үргэлж оллоо тавдаа.